Орхон аймгийн эрүүл мэндийн газраас эргэн төвтэй төрийн үйлчлэгийг иргэдэд илүү ойртуулах үүднээс эрүүл мэнд цэвэр аюулгүй орчин өдөрлөг арга хэмжээг Орхон аймгийн 21 багууд дээр 5 дугаар сарын 1-ээс эхлэн 2 сарын хугацаанд зохион байгуулж өнөөдөр цагаан шүлтгагийн иргэдэд үйлчлэн ажиллаж байна. Тус үйлчлэгэнд биенжин, сахар, даралт, зүрхний цахилгаан бичлэг, шүдний эмчийн үзлэг гэсэн 5 төрлөөр үзлэг хийн иргэдэд үйлчилж байна. За тус саяны хүрээнд бол 21 багууд дээр бол өдөрлөгийг зохион байгуулж байна. За өдөрлөгийн хүрээнд бол иргэдэд бол эрүүл мэндийн боловсрол олгох сургалт, тэр дундаа бол хөрсний бохирдлоос үүдэлтэй гидсний халдварт өвчлөл, түүнээс өрсөн сэргийлэх талаар сургалтууд бол явагдаж байгаа. За мөн одоо бусад эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтран бид нар болохоор иргэдийн эрүүл мэндийн үзлэг, илрүүлэх шинжилгээг хийж байгаа. За үүний хүрээнд бол илгэний БЦ вирус, цусан дахь сахарын шинжилгээг илрүүлэх, мөн эхо, зүрхний цахилгаан бичлэг, нарийн мэргэжлийн дотрын эмчийн үзлэгүүдийг зохион байгуулж байна. За тус өдөрлгүүд дээр бол одоо яг зайлшгүй шаардлагатай баг бүр дээр зайлшгүй шаардлагатай 2 иргэнийг за тусгай зөвшөөрөл авсан хувийн хвшлийн эмнэлгүүдэд үн төлбөргүй нэг шүдийг эмчлүүлэх эрхийн бичгээр илгээж байна. За мөн одоо дотрын эмнэлгүүдэд болохоор нэг баг дээр 5 иргэнийг үн төлбөргүй шинжилгээнд оруулах болон нарийн мэргэжлийн эмчид үзүүлэхээр илгээж байгаа. Одоогийн байдлаар бол бид нар нийт 21 багийн 12 дахь баг дээр явж байгаа. За 12 багийн нийт ойролцоогоор 800-аад иргэнд бол бид нар үйлчлэл үзүүлээд байж байна. Мөн тус арга хэмжээнд Орхон аймгийн нийгмийн даатгалын хилтэс, татварын хилтэс, ус цагуур орчин шилжилгээний төв, Сэлэнг голын сав улсын захиргаа гэсэн хилтэс агентлагууд хамтран иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгч орчны эрүүл ах буй унтны усны цэврийн зэрэг тогтоох зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна. За ирсэн иргэдэд бол сургалт мэдээлэл өгч тэгээд эрүүл мэндийн үйлчлэгийг бол үн төлбөргүй үзүүлж байгаа. За юуны экономикийн асуудлаар бол санал хүсэлт тавьж байгаа иргэд бол нэлээдгүй олон байгаа. Тэгэхээр энд одоо ирж мэдээлэл авснараа бол тухайн иргэд экономикийн хэрэгжүүлэх за ямар одоо урамшуулт хамрагдах талаараа мэдээлэл авах бүрэн боломжтой болж байна. Өдөрлөгийн хүрээнд эко ариун цэврийн байгууламжийг хэрхэн барих, үүнтэй холбоотой төсөв тооцооллыг хэрхэн хийх талаар сургалтыг Сэлэнг голын сав газрын захиргаанаас зохион байгуулж иргэдэд тодорхой мэдээллийг хүргэн ажиллалаа.